Би ч нэг ерөөсө мих мэдгүй анх жуудад ороод анхны мих маань бараг дүүгүртэх мих байсан та. Тэгээд дүүгүрцээр гоод бүхний хачаал тэгээд төрүүлж ийсэн. Тамирчин хүний сэтгэл зүй болвол ийм дэгэн догонтой байдаг. Яагаад гэхээр одоо биеийн байдал, жин хасралт, тэ бэлтгэл хит их бэлтгэл хийснийх, одоо нөө ядарсных, тэгээд хит сайн байхад бас биеийн юу н өөрчлөгддөг. Зан чанар тэгээд дээрэс нь одоо сэтгэл зүйн байдал бол амар хурдан өөрчлөгдөж явдаг бүхэл тамирчдынх. Магадгүй одоо биеийн хүч, сэтгэл зүйн хүч нийлж иж нэг бүхэл болж иж амжилтанд хүрнэ гэж би ойлгодог. Миний бодлоор сэтгэл зүйн хүч хамгийн чухал гэж би боддیں۔ За миний хамгийн уналттай байсан үе бол 16 он. Яагаад тэгэхээр 16 онд олимп болж исэн. Тэгээд тухайн үед бол нэг дөрмийн өөрчлөлт гарч исэн. Тэгээд өмдөн түрээд хасагдсан. Яг 4 жил бэлдээд дахиад одоо олимпийн авраг болно гэжсэн чи бүр медальчгүй ингээд унцдаг байхгүй. Тэр үед яг сэтгэл зүйн байдал амар хүнд одоо надад тохиосон. Сэтгэл хөдлөлийн эмгэгүүдээс хамгийн илбэг буюу хамгийн нийтлэг тохиолддог эмгэг сэтгэл хөдлөлийн эмгэг байж болдог. Ер нь бид нэгэн сэтгэлийн амьтан юм бол бидний сэтгэл хөдлөлд янз янзын гадны болон дотоод маш олон хүчин зүйл нөлөөсний улмаас хүний сэтгэл хөдлөл тодорхой энэ доктортой байдлаасаа унаж болдоо гэсэн санаа. Энийг бид сэтгэл готрол гэж нэрлэдэг. Унахыг. Бидний амьдралд хайртай дотны эсвэл үнэтэй зүйлийг алдах үедээ бид хүссэн ч хүсээгүй бид сэтгэл докторгүй буюу сэтгэлээр ингээд унж доошоо унж босноо л гэсэн. Тухайн үед бол надад би бол яг зүгээр тийм бодол зурсхан орж ирж исэн. Олимпийн үеэр тэгээд олимпийн отхоноос бас нэг доошоо харж үзчихсэн. Сэтгэл готарсан ер нь сэтгэл хөдлөлийн өртөцсөн байгаа сэтгэл дээр унтсан сэтгэл готарсан үед хамгийн түрүүнд хийх ёстой зүйл хизээч ямар ч шийдвэр гаргаж болохгүй. Хүнээс салах гад байна уу? Битгий шийдвэр гарга. Хүмээр санагдаад байна уу? Битгий шийдвэр гарга. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ яаж яах вэ? Би сэтгэл готарсан үед бидний гарцын буюу одоо юу гэдгийг боломжийн нүд шууд блоклогддог буюу хаагддаг. Онгорхоо хаалга байсан чинь хаалттай байна ч гэж харж магадгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ ямар нэг аргаар сэтгэл готрлаасаа эхлээд гарах хэрэгтэй, дараа нь шийдвэр гаргах хэрэгтэй. Хүн ганцаарддаг. Одоо би ингээд за ганц өөрийгөө ч биш ингээд хүмүүс ингээд анзаарч хахад амар хит бүр юмны амар оргил төрсэн мундаг хүмүүстэй би зөндөө харилцаж байсан л та. Тэр хүмүүс ингээд хараад анзаарч хахад бол амар ганцаарддаг. Хүний сэтгэл хөдлөлийг хоёр үндсэн одоо юу гэдгийг хэмжүүрээр хэмжих гээд байна л та. Нэг нь өнгөц сэтгэл хөдлөлийн шинжээр. Тэр нь хүний нүдэнд ил харагддаг шинжийн талаар яригдчихэж болно. Суур сэтгэл хөдлөл гэж бас байна. Тэр өнгөц сэтгэл хөдлөл савлах буюу докторгүй байдал үүсэх далайн давалгаа шиг бахан те доктортой байх гэдэг юмар хэмжигдэнэ. За суур сэтгэл хөдлөл нь доошоогоо бас уруудах эсвэл дээшээ ингээ өксөх, сэтгэл хөөрөлд орох, эсвэл сэтгэл готролд орох гэж нэг юм байж болж байгаа. Суур сэтгэл хөдлөл унахыг биднээс эмгэг гэж тооцно. Биеийн байдлаас болоод дээшээ доошоо хурдан хэлбэлцдэг. Яг тэр үеэ доошоо орсон байгаа үеэ хүн бол байдгал юм шиг за би яг ийм жоох ядруу байгаа юм байна гэж ойлгоод зүгээр энэ бол зүгээр удахгүй би буцаас сэргэнэ гэдэг байдлаар хөнгөн байдлаар ингэж авахгүй болохоор бодохгүй болохоор нөгөө хитрхи ингээд доошоо орчхоор бүр ингээд доошоо орох гээд байдаг. Сэтгэл зүг бол яг нэг чигт барих ёстой. Гэхдээ нэг юм сэтгэл готрох шинж гэж бас байна. Тэр нь эмгэг хэмжээнд хүрээгүй тухай бас байж болно. Сэтгэл готрлыг зэргээр нь үнэлье. Хөнгөн зэрэг, дунд зэрэг, хөнгөн байгаа үед бид нэр өөрсдөө ямар нэгэн арга хэмжээ аваад гарч болж болно заримдаа. Миний том зорилго ингээд хүссэндээ хүрээгүй ч гэсэн тэндээс би маш олон амжилтын бас одоо үнцгийг олж авсан. Ер нь тэрнээс одоо үүдээд миний бэлтгэл өөрийгөө яг яаж бэлтгэх ёстой гэдэг юмыг би бүгднийг яг өөртөө суулгаад өөртөөгөө маш сайн ажиллаж эхэлсэн. Би яаж сэтгэл зүгээ удирддаг вэ гэхээр одоо өөртөөгөө байнгын ярьдаг. Зарим хүмүүс харах юм бол бараг тэмцээн дээр мэдрэл муутай юм уу гэж харахаар л
тэгж одоо өөртөө ингээд яриад өөрийгөө зоригжуулдаг. Бид нэр сэтгэл готролд орж гарч ээж болно. Энэ бол ингээд нэг сүртний бичлэг шиг те биднэрт хэцүү хүнд үйл явдал тохиолдол сэтгэлээр унчаад тэгээд буцаал төр чин засраал те. Тэгээд тодорхой доктортой байдалд явж байгаад одоо юу гэдгийг баярлах аз жаргалтай сайхан үйл явдал тохиолдол те баярлж хөөр сэтгэл хөөрчөөл те. Тэгээл үндсэн доктортой байдлаар угаал ингээл ороод ерөнхийдөө иймэрхүү байдалтай явдаг. Тэгтэл тэр нь доошоогоо унчаад тэгээд тэр доор унсан дээрээ доктортой удаан байхыг нь биднес сэтгэл готрол гэж нэрлэж байгаа. Дунд болон хүнд зэрэг рүү орчих юм бол заавал нарийн мэрэгжлийн эмчтэр очиж тэр мэрэгжлийн төсөлмж үйлчилгээ заавал аваарай гэсэн. Багтаа хамгийн багтаа тасралтгүй 14 хоног, заримдаа сар, заримдаа 3 сар түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдлуудыг эмгэг хэлбэртэй байна гэж үзэж байгаа. Ямар ч хүн одоо том зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмцэж чадах нь хамгийн чухал гэж би боддیں۔ За тэгвэл сэтгэл готрол яагаад үүсээд байдаг юм бэ? Цаана нь тархинд ямар процесс яваад байдаг юм бэ? Бидний ярьдгаар аз жаргалын гормон. За бид нэр серотонин гэх гормонлоор хүмүүс их сүүлийн үед ойлгодог болжээ. За тэгвэл бид нар ингээд төсөөлөл бий болгоё. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүний тархи гэдэг зүйлд нэг юм emotional box байна гэж төсөөлье. За тэр хайрцагын дотор аз жаргалын гормонууд тодорхой юм шингэний хэмжээтэй байна гэж төсөөлье. Тэр хайрцагын дотор юу гэдэг юм 60% концентрацтай байх ёстой. Тэр 60%-тайгаа байгаад байвал бид нэр сэтгэлээр унахгүй. Норматив сэтгэл хөдлөл норматив байна гэсэн. Тодорхой хэмжээгээр тэр серотонин ингээ буураад ирэх юм бол жишээ нь 40% орчих. Тэгвэл яах вэ гэхээр хүнд илэрч байгаа шинж нь яах вэ? Сэтгэл готрах гэдэг шинжээр илэрдэг байна. Тэнгүүт энэ буурангууд илэрлэл нь яаж яана вэ гэхлээр илэрлэл нь тэр хүний ертөнцийг харах өнцөг нь өөрчлөгдөж байгаа. Жишээ нь ийм сонин юм байгаад байна. Чи яг нэг хэвээрээ байсан ч би чамайг харахтаа өөр өнцгөр харна. Бид ертөнцийг яаж харах хэсэг нь миний сэтгэл хөдлөлөөр шууд хамааралтай байдаг бас. Сэтгэл готорсон хүний илэрдэг шинжин хүртэл ертөнцийг эсвэл бусад хүмүүсийг найзаа эсвэл тэр сэтгэл хөдлөлийн нөхцөл байдлыг эсвэл ажлаа эргэн тойронд байгаа юмнуудаа харах өнцөг нь тэрийгэ дагаад өөр болж болно. Мэдээж тамирчин хүн ч нэг хүүхэд гарахгүй гэдэг энэ юмнууд маш одоо хэцүү шүү дээ, тий. Бүх юмыг спортоор хардаг болчдаг. Хөнгөн үед нэг бол өөрөө гарч боломжтой байна. Заримдаа тэр нь урт хугацааны тогтмол одоо юу гэдгийг дасгалууд хийх. Тэр намсгалын засгал байж болно, бясалгал байж болно, йог байж болно, спорт байж болно. Спорт хийх нь заавал хөлс гаргах ёстой шүү заяа. Хөлс гаргадаг спорт хийхэд нөгөө серотонин баг зэрэг өсдөг. Нөгөө сэтгэл готрлын шинж тэмдэг илэрээд нэг ороод те нэг юм тодорхой хугацаанд өргөжлөөд яг нэг эмгэг тэгээ урт хугацаанд доктортой үргэлжлэхгүй байж байгаа л гараал ингээд байгаа бол биднес стресс тайлах арга хэмжээг тогтмол аваад байж гэдэг. Мэдээж тамирчин хүний болвол амьдрал маш богинохон, залуу хүний спорт ер нь. Миний хувьд бол би өөрийгөө ялагч гэж дандаа хардаг. Ялагч хүн хизээч шантардаггүй. Ялагч хүн хизээч одоо бууж өгдөггүй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Говьяд тамирчин, зууны эмэгтэй, Токио 2020 Олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн аваргын мөнгө, 2019, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Мөнхбатын уран цэцэг. Уран цэцэг нь жуудо бүхэн дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин юм. 16 жил жуудо бөхөөр хичээлж, төв дэлхийд амжилт гаргасан уран цэцэг холимог дулааны PFC холбооны дэлхийн аварга. Миний хувьд бол ундаа зарж ийла, самар зарж ийла, ах маань сүү тараг зардаг байлаа. Тухайн үедээ болвол нэг хичээгүй, жоохон том болоод ирэхээрээ жоохон ичдэг болдгийг мэдээ. Гэхдээ одоо бодохоор юунаас нь чичгэвдээ те. Би их орой жуудаагаар барилдаж эхэлсэн. 16 настайгаас. Тэгээ 17-той одоо курашийн дэлхийн аварга болоод тэгэл тэрнээс хойш ингээд дандаа л амжилтууд бүрэл илүү амжилтууд гаргаж эхэлсэн. Манайхан бөөнөрөө гэртээ сууж агаад ээжийг ирэнгүүтэл одоо баярлуулах гал инээлэх гээл гоё хөвгчлөлтэй байх гад
би дүүтэй гамт бүжгэлдэг байсан. Тэгээд миний нөгөө эвсэлгүй хөдөлгөөнийг хараад ээж маань дандаа шоолж инэ гээл тэгэл ер нь гэр бүлдээ дандаа дотроо тийм хөвгчлөлтэй байдаг байсан. Аав маань малчин, ээж маань одоо багш, багангийн багш. Тэгээд манай нөхөр болохоор зэрэг намайг маш сайн ойлгодог, дэмждэг, тийм ухаалаг хүн байдаг. Ээж маань бид хэдийг бол зүгээр би өөрийнхөө ойлголтоор бид хэдийг маш зөв хүмүүжүүлсэн гэж боддیں۔ За манай ах бол намайг хүүхэд байхад одоо тэгээд жуудгаар дөнгөж хичээллээд ингээ явж байхад би нэг хожигдсан юм аа. Тэгсэн чинь намайг дэвжээний альчуур гэд хэлдэг байхгүй юу? Өө яадаг дэвжээний альчуур вэ гэсэн чинь тэр үг миний бүр ингээ нөгөө чэйжинд ингээ хүрсэн. Би ахтаа гомдол намайг та дэвжээний альчуур гэж хэллээ гэж гомдож исэн ч гэсэн тэр үгийг би нөгөө нэг ингээл сэтгэл дотроо ингээл хоногшуулсан. Хэдий хатуу үг ч гэсэн нөгөө нэг миний амжилтын бол үндэс байсан. Тэр ингээл бодогдоол идэг дэвжээний альчуур болохгүй даа гэж хичээгээд явсаар байгаа л бас олимпийн дэлхийн медаль авсан гэж боддتي. 13 онд бол бүх юм өөрчлөгдөж байгаа шүү дээ. За тэгээд сэтгэл санааш дагаад өөрчлөгдөн. Дуу хоолой тэр явуулт мавуулт бол шал өөр болт юм байлаа. Авраг болсон үе чи тэгээ нэг тухайн үед яг нэг хүүхдээс юм чи бас нэг өнгөрөө болт юм билээ шүү дээ бас. Тэгээ нэг явуулт мавуулт бүр нэг хаашаа чи юм бүрэн гэж яваадах шиг. Тэгээ нэг номер болохгүй тэр хаалцсан шүү тэнчэрсэн. Тэгэл тэгж явсаар байгаа. Тэгээ би 6 жил ер нь нэг номерт байсан л да. Өсөлтийн үе бол яг угаасаа л гоё л доо. Би анх 2013 онд одоо өсөлтийнхаа бүр маш дээд зэгтээ хүрсэн байсан. Монгол эмэгтэй одоо Япон тамирчныг ялаад авраг болно гэдэг имийг хизээч одоо төсөөлж байгаагүй. Би шууд аврагын төлөө Японтой таарна. Энэ Япон хүнд л би мэх бэлтгэх ёстой. Тэр хүнийг би одоо тийм мундаг гэж хараагүй. Хүнийг ер нь хитрхи мундаг гэж харж хараа. Нөгөө нэг мундаг хүнтэй л барилдах гэж байгаа юм чинь гээд ягаад ч би тэрийг ялж чадахгүй байх байсан баг. Тэгээд хүнд бас яг зориулж мэх бэлтэнэ гэдэг өөрөө бас айгу зөв юм байлээ. Дэлхийн авраг болоод би байртай болно л гэж бодож ирсэн. Ээждээ байр авч өгнө гэж бодож ирсэн. Ээждээ бол байр авч өгсөн. Тэгээд ээждээ болохоор байр авч өгөхдөө ерөөсөө хилээгүй бөөнөрөө шинэ 3 өрөө байрны дэлхүүр өгч ирсэн. Тэгээд ээж онгоолоод орсон. Ороход нөө хов хасан байр, шинэ байр байсан. Тэгээд ээжигээ тэгэхэд хамгийн их баярлуулсан байх. Ер нь амьдрал амар тийм гоё тийм байлээ, баялаг. Тэгэд юмыг ингээд нөгөө нэг амар хэцүү гэхгүй ингээд суралцаад явд юм байна. Хүнд хэцүү байсан бүхэн маань одоо өдий намайг бас бий болгож чадсан гэж би боддгийн. Хэрвээ танд сэтгэл готрлын шинж тэмдэг илэрч байгаа бол шинж тэмдэг илэрч байгаа нэгдүгээр энэ нь тодорхой хэмжээгээр өөрт чинь мэдрэгдээд энэ тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг те өөрөө засах боломжтой буюу хөнгөн байгаа тохиолдолд одоо юу гэдгийг дараах дасгалыг хийж үзээрэй. Өнөөдөр сайхан өдөр байна. Гэхдээ танд гонигтай бүх зүйл юм их замраагүй хэцүү санагдаж байна уу? Бүгдийг хаяад зүгтмаар болмоор санагдаж байна уу? Эсвэл та өөрийгөө хүнд чирэггүй давж чадахгүй шантрамтай гэж бодож байна уу? Үнэхээр их ядрах, унжгарсал дорой байх, шантрах, юу ч хиймээргүй санагдах. Эдгээр мэдрэмжүүд нь сэтгэл готрлын шинжүүд бөгөөд энэ үед танд сул дорой мэдрэмж төрөх нь зүйн хэрэг. Дэлхийд даяар 300 сая гаруй хүн энэ мэдрэмжүүдээс болж зовж шаналж байгаа. Сэтгэл готралтай хүнийг гаднаас нь харахад мэдэгддэггүй. Учир нь асуудал тархин дотор нь үүсдэг юм.
Тиймээс та энэ дасгалыг заавал туршаарай. Одоо та нүдээ ханаад сонсоорой. Та ганцаараа биш. Таны мэдэрч үзээгүй дэндүү олон сайхан үйл явдлууд таныг хүлээж байна. Танд хийж чадах олон зүйлс байна. Та хэн нэгний хичээх шалтгаан, хэн нэгний хайртай хүн нь таны төлөө сэтгэл гаргаж байсан, гаргасаар байгаа тэдгээр хүмүүсийг бодоод үзээрэй. Бид сэтгэл хямарсан үед яах учраа олдоггүй. Асуудлаа шийдмээр байгаач ихэнхдээ бүхнийг орхиод алга болмоор л санагддаг. Эсвэл хэцүү байгаа ч гэсэн зүгээр мэд дүрийг эсгдэг. Тэгвэл юу хийвэл дээрвэ? Та яг одоо өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. Эхлээд хол явах, их цаг зарцуулах шаардлагагүй тайван байх, алхах боломжтой газарт очоорой. Цэцэрлэгт хүрээлэн, гадаа, байгальд. Тэгээд нүдээ ханаад гүнзгий амьсгална. Та одоогийн бодол санаа мэдрэмжээ чагнаарай. Яг ямар мэдрэмж танд төрж байна вэ? Энэ мэдрэмжээ тодорхойлбол та юу хүсэж байгаагаа олж чадна. Хүслээ мэдвэл юу хийх вэ гэдгээ олох болно. Бодох цаг л гараагүй учраас яагаа мэдэхгүй байсан хэрэг. Энэ дасгалыг хэцүү санагдах бүртээ цаг гарган хийж байгаарай. Магадгүй зарим хүнд үр дүнгүй санагдвал ганцаараа байхдаа хамгийн дотны хүнтэйгээ утсаар яриарай. Тэгээд танд ямар мэдрэмж төрж байгаа болон цаашид юу хиймээр байгаагаа хэлээрэй. Ингэснээр та мөн л адил шийдлийг олох болно. Одоо та өөрийгөө хянах боломжтой гэд боддоо. Жишээ нь хүн тань руу дайрахад та адилхан дайрах уу? Хүн таныг шүүмжлэхэд та тэр хүний хүслээр тэр дайруу сэтгэлээр унах уу? Таны сэтгэлийг хэн мэдэрч, хэн удирдах байгаа вэ? Үүнээс гадна та хорвоо дээр сэтгэл готролд орсон цорын ганц хүн биш гэдгээ мэдсэн байх. Одоо дахин удаан гүнзгий амьсгалаарай. Амьсгал авахад уур шиг хөвлий зээж томорч, амьсгал гарахад сэтгэл уужирч тайвширдаг юм шүү. Энэ дасгалыг туршихад огт үр дүнгүй байна гэж байхгүй. Ядчил та тайвширч ганцаараа биш гэдгээ ойлгосон байх. Та бэлэн болсон үедээ нүдээ зөөлөн нээгээрэй. Сэтгэл бол эрхтэн.